За жишээлбэл та бүхэн байраа дахин төлөвлөж амьдрах орчноо сайжруулахыг хүсвэл нэгдүгээрт энэ компани ажилдаа орно. Метр квадрат дээрээ битгий хэрүүл яг дохир анхнаас нь тэгээ гэрээ хэлцээрээ төртөө хийн. Та нарыг шаардлагатай тохиолдолд бид нар байраар хангана. 16 оноос хойш энэ ашиглалтын шаардлага авахгүй Орос улсны одоо дахин төлөлтийн асуудлууд яригдаж ирсэн. Тэрнээс хойш бид нэг ч байрлалыг дахин төлөлтийн үрээд сонгоны хайрууд оруулж чадаагүй байсан. Харин гацсан байсан энэ эхний 3 төслийг Улаанбаатар Орос улс корпорацийн маань маш хурдан энэ хаврын хугацаанд иргэд одоо шин суугчтай гэрээ хийсэн дүнээр өнөөдөр бид бүхэн боолтолтой хийчихсэн. Барилгын компани төсөлтөө шалгажчихсан. Барилгын өсөлтийн ажил эхлээд явж байгаа гэдгийг та бүхэн дуулъя. Суугч. Өнөөдөр бол иргэдтэй оршин сууж байгаа хүмүүстэй уриалмаар. Хэдүүлээ нэг зорилготой нэг хүсэлтэй байж энэ ажил маш хурдан явшаа. Хүмүүс юм яаж авчрах уу, яах вэ гэдэг. Энэ бол маш хурдан явах ажлын хамгийн ихнийх нь үндэслэл нь хэдүүлээ хоорондоо л уялдаатай байх хэрэгтэй. Ухаанд энэ оршин суугч бидний эрх ашиг хамгаалаад нийслэлийн засаг дарга, дүүргийн засаг дарга тэдний одоо томилсон иргэдийн байгууллага компани ингээд эдгэрийн төлөө одоо ажиллаж байгаа явдал таатай байна. Хамгаалах хэвчэн байгаа байна гэж ойлголоо. Энэ 327-г гурвуулангийн зэрэг буулгаад барилга барих уу эсвэл тус-тусд нь буулгаад тус-тусд нь барилга барих уу? Барилгыг зэрэг буулгаад зэрэг эхлэх үү гэж. За энэ бол мэдээж одоо та бүхний одоо өөрсдийн чинь нөгөө гэрээ байгуулах уу, нийт одоо оршин суугчид 100% зөвшөөрөх үү? Үүнээс нь шалтгаалах байх. Бас энэ нөгөө метр квадрат нь хуучин бидний нөгөө ойр дээр болохоор дандаа метр квадрат нь багаар гараад байгаа байхгүй. Одоо 3 айлгэл 42 метр квадрат би хариулнаа. Тэрнийг бас нэг сайн тодруулж бас хэлж өгөөрэй гэж. Сутгамал баригдах юм уу? Эсвэл каркасаас юу сутгамалтын барилга баригдах юм уу? За бүрэн зутгамал байна шүү дээ мэдээж. За байрны тэр стандарт энэ төр бол ярих юм байхгүй. Ягаад тэгэхээр эдний скет зураг гэж нэг зураг гарна шүү дээ. Ийм зураг ийм байшин болно гэд. Тэрийг Улаанбаатар хотын ерөнхий архитектор өөрөө батлна. Бүх шаардлагуудаа тавина. За танайх тэдэн автомашины зогсоолтой байна. Хүүхдийн тоглоомын талбайтай байна. Гэх зэрэг энэ нийтийн эзэмшлийн талбайгаа ингэж тогтжуулна. Гэх зэрэг Улаанбаатар хотоос тавьж байгаа стандартын дагуу тэр компани дагаж мөрдөж энэ ажлаа хийх учиртай. Ингэж явна. Оршин суугчид болохоор гаднаа өөрсдөө гаражтай автомашины гаражуудтай. Тэрэн дээр одоо бид нар нөгөө үйл хөдлөлийн юу байхгүй шүү дээ. Өөрсдөө нөгөө өмчөөр барьсан гаражууд. Тэрийг одоо ер нь ямар зохицуулт хийж байгаа юм бол Тоосон гаражуудыг бүгдийг бид нар буулгалт хийхээс өөр арга байхгүй. Нийтийн эзэмшлийн талбай дээр одоо зөвшөөрлгүйгээр барьсан л асуудал яваа.